үздэг, дэмждэг та нартай маш их талархаж баярлаж амлаг шүү. Бүгдээрээ нь талархлын баярын минь төргий. Гоё амттай кофе тааны. Энэ Starbucks-ийн зөвхөн шинэ жилийн үеэр Christmas-ийн season зориулж гаргадаг кофе аахгүй юу? Тэгээ одоо ингээл Christmas дөхөөд ирэхээр кофе ч бас алга болчихноо. Шинэ жил үү? Тий. Үгүй ер нь Америкт чинь Christmas-ны илүү одоо ингээд өргөн дэлгэр болдог баяр тий хааны. Тий. Christmas-аар ингээд бүх юмнууд хаан тэгсэн мөртлөө яг шинэ жилийн орой зүгээр ингээд энгийн ажиллаж байна айгу сонио. Манай Монголд ч яг эсэргээрээ аргагүй дээ Christmas гэж тэмдэглэхгүй болохоор Монголд чинь шинэ жил бол хамгийн том баяр шүү дээ ер нь. Аа. Шинэ жилийн орой. Яг ч юм. Юу яаж байгаа юм? Нэг шинэ жил хийгээд. Аа тий. Тэр чинь бүр 2008 бил 9 онд. Тэгсэн манай нэг найз биш. Одоо Монгол уцсан л да. Нөгөө шинэ жил дээр тасраад өрөх юм. Нэлээ муутцсан, тасарцсан. Тэгээ манай дүүнер суулгаад манай тэр найзын нэг газар суулгаад алаа ах юу яач халуун кофе өгчих гэн халуун кофе авч чи манай тэр найз асарцсан байсан өөр хий ингээд шууд ингээд дугундаа зүг сэржим өргөөл гэстэйгээ мөр тэр шинэ жил бит хоёр Калифорниас нүүж ирээд дараа жил нь бит хоёр чинь Калифорнид 2002 оноос 2007 оны хооронд амьдарч агаад тэгээд 7 оны Thanksgiving-ээр энд нүүж ирээд тэгээд дараа жил нь буюу 2008 онд бит хоёр шинэ жил зохион байгуулсан байхгүй энэ Сиэтлд. Тэгээ өөртөө шинэ газар нүүж ирээд шинэхэн мөртлөө айгүй зоригтой шинэ жил зохион байгуулаад тэгээд тэр үеэр нь цас ороо зав. Тэгээд бүр цас орохдоо бүр ингээд өвдгөөр таттал их цас ороо тий хааны. Айгүй гоё байр байсан тий. Тэр ямар зочдод тэрний хамгийн дээд давхарт нь тэр боолрум айгүй тийм том юм дугуй хэлбэртэй. Тий. Дээрээс ингээд дан шилэн цонхтой болохоор нэвт харагддаг. Тэгээ биднес чинь айгүй шинжлэж ирсэн юм ба. Тэгээ даанч цаастаараад тий. Амар цас ороод тэг хүмүүс гэрээсээ гарч чадахгүй. Манай мод чи ер нь цас ордгоо болохоор хүмүүс ер нь цасанд машин барихтаа их муу. Тий. Тэгээ хүмүүс их цөөхөн ирсэн. Дээрээс нь тэр үед чинь бас юу яагаал. Бас нэг өөр шинжил мэмжил давхцсан байсан юм аа. Тий. Тий, тэр боолрум чи хааны Ситак аэропортын хажуу талд тахгүй юу? Тэ? Яг Ситакийн хажуу талд айгүй гоё зохион байгуулалттай гоё боолрум байсан юм. Хэдийн үнээр бодлоо.
Тэгээ 200 хүн их одоо хоол захиалаа. Тэгээ ширээ болгон дээр нь манай нөгөө сангаас чин тэр хин Монгол хамтлагээр тоглоод сангаас ч мэт хоёр юу арих захиж явцвал Монгол арихтэй. Ширээ болгон арих марихтай. Тэгээ 200-ны хоол захиалсан чинь нөгөө хоолдыг чинь мөнгөнд хамгийн өмнө явчихдаг. Тэгээ нэг хэрэгтэй мулт шатчихлээ. Тийм тэгээд тэр 200 хүний захиалга хийсэн чинь цаснаас болоод нэг 100 хүн хөрхүүгүй юу ирж байгаа байхгүй юу. Тэгээд бид хоёр ч өөрсдөө нөгөө монголчууд их байсан хотоос бид хоёр ч илээд амьдарч байсан. Илээгийнхаа монголчуудаар бас тооцоолоод хүмүүс их бах гэж бодсон чинь хамгийн номер 1-т тэр цас ингээд орсон шалтгаан. Тэгээ хоёрт нь болохоор өөрсдөө Сиэтлд их одоо монгол хүмүүс нэг танихгүй мөртлөө ингээ бас юм зохион байгуулсан. Ер нь ямар нэг юм зохион байгуулахад танилын хүрээ бол маш чухал байдаг. Тэгээ тэр шинэ жилээр бит хоёр ингээ хэмх шатаад тэгтээ тэнд оролцсон хүмүүсүүд таны айгуу гоё те. Айгуу зохион байгуулалт болсон чинь. Энэ жилийн одоо дээр сайхан шийдэл болж ирсэн. За та кофегаа ууно уу? За тэгээд нэг сэржин мөрчхүүд. Хоолны газартаа энэ 6 сар явуулаг юу? Тий. Монгол руу манай хоёр 6 сар яваад. За хөөрхөн биш. Яг нэг замдаа ийд нь унтчихаг. Унтцаараа нэг гэртээ орж ирчээд унтчихаа босч ирсэн. Би босч ирчихв. Би Монголын гэрт байна уу, Америкийн гэрт байна уу гэж жоохон байсан та тэгэл. Тэгээ босч ирж байна. Тий, одоо манай хоёр Монгол 6 сар амьдраад нааша ирж байгаа байхгүй. Тэгээд тэр яг ковидын өмнөхөн манай хоёрын нислэг хамгийн сүүлийн нислэг байгаад тэгээд юуроосо нислэг байхгүй болсон ковид гээд тэгээд ширэтээр онгоцны буудлаар тосч авчаад тэгээ ээд нь машин дотор унтчаад тэгээд сэрхтээ сая ширэгийн хэлснэг Монголын гэрт вэ нүү Америкийн гэрт вэ нүү бүх нислэг канцел. Кабур байхгүй. Ямар ч нислэг байхгүй. Ээд нь айгуу санаал гүйжчихэл эвнийг тэрэл авсан чи эвний надад хэлсэн хамгийн анхны үг нь юу гэж. Уцогч гэж авсан. Манай шиг жоохон явсан. Эвэн чинь Монголд очиод 3 нас хүрсэн. Ээд нь 5 нас хүрчээд Монгол явсан. Одоо бодохдгүй мэн жоохон. Тэгтээ ер нь ингээд хүүхдүүдтэй ер нь яг ингээд тодорхой хугацаагаар ингээд өөртөөсөө хол айлах ер нь муухай те. Айгу муухай мэдрэмж те. Ер нь тийм ер нь бол онцгүй муухай хийсэн надаа бол тэр 6 сар. Чам тань ямар исэн? Үгүй яах. Ажилтаа болохоор аав нар ч тэгээд илүү сэтгэлээ хатдаг. Манай хоёр ч нөгөө Монголд байхдаа яг монгол цэцэрлэгч явж исэн байхгүй. Хоёулаа монгол хэлийг айгүй сайн сураад те. Ээд нь бүр төргийн хэлдэг болцсон. Тийм байсан байхгүй. Тэгээд эренгүүтээ монголоор ярьдаггүй. Бүр дуу сурж исэн дуу шүлгийн имийн бичээд авчирсан. Нөгөөд чинь яадгүй YouTube-ээр тэр дуугийн тавиад дагд дуулдаггүй. Бүр гайхажсан байхгүй. Тэгсэн чинь дараах нь нөгөө ковидын үеэр чинь сургууль нь орсон, онлайнаар хичээл нь ороод. Тэгээ багш нь ингээд цаана суудсан. За юу яасан? Буулинг нөгөө дээрлэлтийн тухай хичээл ороод бууланд орж исэн хүмүүс байна уу гэдгсэн чинь манай ээд нь байна гэж явдгийн тий. Тэгээ яасан гэсэн чинь би сайн ингээд Монголд очиод ингэсэн чинь монголоор ярьж чадахгүй хүмүүс намайг аягүй доогддаг байсан. Гэнэ ярихгүй шалтгаан нэр тэгжсэн нэр. Буулан хийгээд намайг аягүй доогддог бид аягүй хэцүү байсан гэд. Тэгсэн чинь нөгөө багш нь юу гэсэн гэж цааш чи одоо их орондоо байна одоо айх шаардлагагүй би бүр цаана бүр уур рэлцсод хэмжээний багшийг нэг шилгээд харин тэгсэн гэсэн. Тий. Гэтэ яг хуу миний бодлоор одоо нөгөө Монголд байгаа монгол хүүхдүүд нь штэ ханы нэг юм ерөнхийдөө нөгөө жоох юм айлаа талдаа хэм эсвэл ийм нэг жоох юм нөгөө ингээд үг одоо жишээлбэл нөгөө бөөрөнхийн хэлтэй хүүхдүүдийг л ингээд үг мөг хэлэх гээл эр мэр үсгийг хэлж чаддгүй байхад иш идэр үсгийг хэлдэггүй байхад нэг сони ингээд нэг юм тэрүүгээр нь тэр үгийг хэлүүлэх гээл нэг тэгдэг байсан шүү дээ. Хүүхдийн заа юм да хэлж өгснөөс хүүхд нь мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр одоо яг монгол хүүхд эр үсэг хэлж чадахгүй байхад ингээд бүхэл өтөө одоо үг мөг хэлэх гэж эднэр чинь ингээл аяа аялахтай ярьдаг болохоор тэгж аялахтай ярихаар хүүхдүүд юу гэж гинэ тэрийг юу гэж хэлдэг гинэ гэхээр
Тэ ээдэн тэр чинь мэдээж яриг аюу хэцүү шүү дээ. Ер нь өөр дээр хүн тусгаж авахд ингээл үгийг хэлж яхад тэр чинь чи юу гэдэг гинэ гэл ингээл айгу тийм юу байдлаар ингээд хэлэхэр чинь ойлгож гинэ аав ээж нэраа. Тэгээ би нэг ингээ хэлэх гээд байгаа мөртлөө нэгсэн яг хэлж чадахгүй. Дээр л хэлт юм да. Нэг ер нь бол яаж ч бодсон. Тэгтээ тэр чинь бүр жоохон 5 настай штэ. Тэгтээ тэр 5 настай хүүхдүүдийн дунд цэцэрлэгт бас тийм дээрлэхэлт байсан гэж бодохоор муухайгаа зү тэ. Дээрлэхэлт хүүхдүүд л би ер нь бол яах вэ? Хичээл сургуульд нь энд бол олон үндэсний ус учраас хүүхдүүд нэг арьсан гөрөө ч юм уу те ус үндэснэрээ ч юм уу за тэр яриад байгаа аялгаараа ч юм уу ялгаа их байгаа байхгүй. Тэр юм хүүхдүүдэд яг бага ангид нь тэр боулинг гэж юу юм ямар хүүхдүүд мэдэрнэ бид юу гэдэг гэдгийг аяг зааж өгч байгаа байхгүй. Тэр бага ангид нь бүр суулгаж өгөөд тэр зүйл юм шиг байна. Тэгвэл миний бодлоор сургууль алга өөр эдний одоо тэр чинь 5 нас өнгөрөөд 6 настайдаа юм орж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь киндергартен гэсэн үг. Тэгэхээр эдний сурж байсан тэр сургуульд нь тэр буулинг гэдэг хичээл ерөөс эхний өдөр орж байгаа байхгүй. Тэгэхээр чинь хасуу чинь одоо энд олимпиад сургуульд ороход хасуугийн сургууль тийм заагаагүй байгаа байхгүй. Бит хоёр дээр асууж яхад заагаагүй гэх тэгэхээр сургуулийн бас нөгөө ялангуяа тэр багш нарын бас заахаар л байна. Тийм. Хуучин нөгөө рентэн чинь аягүй хэвтэй байхгүй. Аз хүүхдүүд ихтэй, мэнс хүүхдүүд ихтэй, олон үндэстнүүд ихтэй тий. Ер нь рент тийм холилдсон. Наашаа чинь бол ер нь ийшээ бол ер нь Север Америкууд нь дийлэн шүү дээ. Тэгэхээр тийм зүйл харьцангуй бага гэж магадгүй л тий. Яг бага байдаг учраас тийм заах шаардлага байдаг ч юм уу. Магадaltaй л. За 11 цаг болчихно. Окей. Happy Thanksgiving Day, guys. Миний үсмэс гэдэг. Сахар арцсан. You wanna play 2-player game? Хай жоор хүнээ. Хашаа явах гэж байгаа юм бэ? A sleepover with best friends. Яа. За манай хоёр нөгөө сайн найз Brian Bryson хоёрын доо дараагийн 4 хоног хонхоор явж байна. Бит хоёр хүүгээ. Хоёрыг хийж өгье. Тэ. Аав чир нь хоёр байхгүй яа юу хийх гэлээ? Тэ. I don't know. хоол хийж идэх гэсэн хоёр хоол идэж яадаг юм. Тэгээд бид бид хоёр байхгүй яг юу хийх үү? Хоол хийж идэх үү гэдээ асууад байна. Үгүй идэлгүй яадаг чинь хоол хийж идэж яах гэж байгаа юм. Тэгээд хоёрын өөр юу хийх үү гэдэг бид хоёрыг их сайхан жаргал гэж бодоод байгаа шүү. Тэгээ анаа гээ сайхан одоо гэртээ ингээд ажил төрөлгөө тэгээ хоёулаа байж ах юм гэж бодоод байгаа шүү. Санагдав. Тэ? Бид анх удаа ийм олон хоногор гэрээсээ явах гэж байна. Урд нь 2 хоног, үгүй 3 хоног Great Lodge явж ирсэн байх. Тэ хоёрхоо. Yeah, it was fun. Yeah, Zach, Brian Bryce хоёртойгоо тэ. Happy Thanksgiving. Сайхан баярлаарай. Бүгдээ хайртай шүү. For saying 56. And she said she's gonna be saying 56. And then I'm just gonna go. За бид дөрөв нэг цаг орчим явбал найзхан гадаа баг ирж байна. Ээж хоёрхоо та хоёр манай влогийг үздэг хүмүүст хэлэх юм байна уу? Thank you for watching the vlog. And shout out to everybody that's watching this vlog, but nothing's happening because this is a video. Yeah, хасуугийн хэлснээр манай влогийг үздэг, дэмждэг та нартай маш их талархаж баярлаж явдаг шүү. Бүгдээрээ нь талархлын баярын минь төргий. Удахгүй баяртай уулзъя. За юу болсон нүгээр? За манай хоёр Кэри маань Брайлон гарч ир авлаа. За хаширгаа. Ингээ хөвгүүд байхгүй. Next 4 өдөр аа. Үгүй ажиллахаас биш. За бид хоёр хүүгээ буулгачаад хайртай найзын да Thanksgiving тэмдэглэхээр ирж байна. Бороо ороод эхэллээ шүү. Манай хоёр зур vacation явлаа гэж бүүн плантал үлдлээ шүү.
Баярлалаа хөөрхөн найзтайгаа дүүнертэй сайхан танилцаад нэг орой талархлын баяраа маш сайхан тэмдэглэлээ. Энэ жил 2 хүүхдүүд байхгүй ширэтээр хоёулахна. Шинэ залуучуудтай танилцсан. Сайхан талархлын баяраа тэмдэглэлээ. За тийм. Бүгдээрээ сайхан амраарай. Night. Удахгүй баяртай уулзъя. Шири.